За, баги. За, оройн нэмэнд. За, бүгдээрээ тэгээд сар шиндээ сайхан шинжсэн бах уу. Монголчууд одоо тэгээд жилийнх тусам баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэдэг болж тээ. Тэгээд ядуулг нь улс орон хэцүү эдийн засаг хүнд байнлыг нь ядуу оронж ингэж тэмдэглэдэг баха. Энд бол баяргсан, ааргсан, гойсон, гангасан мянган улсуудл байна. Facebook ээл нэг найр наадам гэдэг шиг. Гол усаар нэг найр наадам гэдэгтэй адилхан. За, маргаашнаас ажилдаа орно. Тэ яг манай хүмүүс мэдж байгаа охоо. Над дээр ирж үзүүлэхэд цаг авдаггүй штэ. Цаг авахгүй тэгээ шууд хурж ирээл. Хаягийн дагуу шууд хурж ирээл үзүүлнэ. Би нэг тийм айхтар цаг маг өгөхөр хэмжээний тийм мундаг айхтар очир дугаартай тийм хүн биш ээ. Жирил нэг жижиг өрөөнд барайгаа сууж идэж жирил нэг хүн байна. Нэг зүйлийн тухай бас ярихгүй бол ерөөсө болж өгөхгүй байна. Тэрний юу гэхээр одоо энэ Эрдэнэс 5 толгой хувьцаа өгөх гэж байгаа юм байна. Тэгээд энэ жилдээ ногдол ашгийг нэлээд багаар яасан нэг хүнд нэг ойролцоогоор 60,000 төгрөг юм уу та. Тэгээд тэр чинь тэгээ янз янзад байгаа штэ. Зарим нь хувьцаагаа өрн таран хийсэн янз янзын тийм усууд бүр бага 20-30 мянга цаг гэж янз янзаар л аавна. За тэрэндээ гол нь биш юм. 60,000 төгрөг за яг дунджаа 60,000 гэж байгаа. Тэгээд 60,000 төгрөгөөр бид яах вэ? 60,000 төгрөгөөр бид баяжчих уу? За дөрвөн хүнтэй айл байлаа гэж бодъё. 4-6-24 240,000 төгрөг. За 240,000 төгрөгөөр одоо юу гэдгийг. За тэгээ дөрвөн хүний нэг гуталтай болох юм уу? Хятад гуталтай. Эсвэл нэг хүртэгтэй ч юм уу те? Хавар намрын хүртэгтэй. За нэг айлд нэг тиймэрхүү. За эсвэл нэг гараад нэг хонь авъя гэхлээр бүтэн хонь чинь 240-оор нэг дөрвөн амбултай айл. 240,000 төгрөгөөр хонь авч чадахгүй шүү дээ. Бүтэн хонь авч чадахгүй. Хонь одоо тэрнээс үнэтэй байгаа. Тэгээ энийг би яах гэж яриад байна гэхлээр ер нь бол бид энэ улсаас хувьцаа хэлбэрээр өгж байгаа, ногдол ашиг хэлбэрээр өгж байгаа энэ мөнгийг үр дүнтэй зарцуулъя гэж. Бид яаж үр дүнтэй зарцуулах вэ? Бид энийг улсад нь үлдээж бүтээн байгуулалтанд зарцуулъя гэдэг. Улсад нь үлдээгээд бүтээн байгуулалтанд зарцуулъя. Адаглаад энэ 4-р цахилгаан станцынхаа тоног төхөөрөмжийг энэ зүүн шинжилъя гэсэн Монголын ард түмний уриалга гаргамаар байна. Бид тэр нэг хүний 60,000-тай мянгахгүй бид тэр цаашдаа амьдраад явна. Бид тэргүү энэ тэр 60,000 жвэ 100,000 жвэ янз янзын үнэт үнэтэй
асар олон хүмүүсийн хуулираа гандан лам хоёрыг тижээгэж явж байгаа. Одоо жилийн засалч одоо тэгээд хийдэж болдгийг би өөрөө жилээс асуудаг учраас энийг мэдэхгүй байна. Тэгвэл бид нар зүгээр хардлагоогоо хар амиа удаад өөрсдөө засуулах болохоор лам буу хоёр дээр хичнээн мянгаас ахгуулаад хэдэн сая төгрөг бариад хүйдэг үлээ. Бид энэ төсөв цалин элдв долоо юм дээр татганаад өгөх гээд байгаа. Энэ улс төрчдөд өөрсдөө мөнгөө өгөөд өөрсдөө станцаас асуулъя гэд. Ард түмний хөрөнгөөр энэ станцаа засчгаа бүрэн шинчилжгээ. Одоо ингээд 5 сарын 15-наас халаа зогсоод станцын ачаал багасаад ирэнгүүт энэ 100 наад станцаа нэг бүрэн сайхан шинжилгээдгээ. Ингэчгээсэй гэсэн юм урайдаага би өөрийнхөө аккаунтнаар пост болгоод оруулсан. Үхнэ боож өгч. Бид тэр постоо бүр аргаа бараад устгалаа шүү дээ. Уг нь би тэр постн дээр тэгсэн нэг удаагийн одоо энэ 60 мянган төгрөгөө устаа хандуулаад станцаас асуулыгаа бүр зорилтод бүр чиглэсэн ийм хандвай аян биднээс юуж гарахгүй шүү дээ. Бид мөнгө цуглуулах гэж байгаа биш. Бидэрт ноогдох байсан тэр 60 мянган төгрөгөө устаа өгч, устаа үлдээж ягаад энэ станцаа яа дараа нь хариуцлагыг та нараас нэхий. Тэдэн тэр бом төгрөг нь хайдсан бэ гэдгийг нь хяналтын тавиулъя. Ажлын хэсгийг гаргая. Би ийм санаачлага уулна яасан. Тэрнээс биш одоо тэрний 60 мянган төгрөг бол өнөөдөр данс руу ороод маргааш бид тэр 60 мянган төгрөгийн тухай ахиж бодохгүй. Юу ч болохгүй. Бид нар нэг одогтойхон шиг хоолунд аваад идэж чадахгүй. Нэг хүний хувьд бол тэр мөнгө бол юу ч биш. Бид нэг гэртээ ганц тор юмтай л орж ирнэ. Нийт улс орны хэмжээнд бол эн чинь бол маш чухал зүйл байхгүй юу? Бид сая яалаа. Мартсан уу? Сая өнгөрсөн үйл юу боллоо? 2 цагаараа ингээд цахилгаанаа тастуулаад лав бариад дулаан энэ байруудын дулаан хаагдаад хоол ундаа хийж чадахгүй харанхуй түнэр харанхуй нүүрлээд ямар юм боллоо? Бид нь ус нь хийж чадахгүй бол ард түмэн хийя гэдэг. Ус төсөө гаргаж чаддгүй бол ард түмэн энэ өөрсдийнхөө хувьцааныхаа ногдлоо ашигаар станцаас асья. Энэ баригдсанаас хойш ерөөсө дөрвтэй засвар хийгээгүй байгаа станцыг бүрэн шинжилье. Шатаар нь бүрэн шинжилээд өгөөч. Ард түмэн энийг хүсэж байна гэж. Би тэгж хүссэн. Тэгэхгүй хөдлөхгүй шүү дээ. Тэгээд дараа нь үнэхээр тэр засгийг огцруулъя гэж байгаа байл. Үнэхээр улс төрчдөө сариугаа авъя гэж байгаа бол бидний хувьцааны мөнгө хаана байна гэдэг энэ хөдөлгөөн өрнүүлэлтээ. Бид хувьцаагаа өгсөн. Бид өөрсдөө ирэх байсан мөнгөө өгсөн. Та нар юу хийж байгаа? Та нарын жилийн төсөвчин хүрэлцэхгүй, эмч багш нараа цалин өгч чадахгүй, элдв долоо хэрүүл урал болоод байгаа. Тэгэхээр чин бид нар улсдаа бас ганц удаа, олон удаа чадахгүй. Ганц удаа. Бүхард нийтээрээ хувьцаасаа татгалзаж энэ 4-р цагтаа станц ганц Улаанбаатарын станц биш шүү дээ. Эн чинь бүхэл бүтэн Монгол орон даяар бүр сум сангийн аж ахуйг бүгдэн дөрөв цагтаан түгэж идэг Монголын ганц амин судас шүү дээ эн чинь. Ганц Улаанбаатар хөлдөөд байгаа юм ерөөсөө биш шүү дээ. Ямар олон аймагуд ч гэсэн харанхуй нүүрэлтэй дээ. Станц аврыг гэдэг юм хөдөлгөөн өрнүүлмээр байгаа. Тэрс бид нар тэр мөнгөөр яах юм? Биднээс амьдрал ямар өөрчлөлт гарах юм? .
Зарим нэгэн сул мөнгөгээ зүгээр арх уугаад өнгөрнө. Арх уух гэж бэлдэж байгаа хотоодоо бэлдэж байгаа ус зөндөл байгаа. Өргөжлүүдэд архитах гэж сууж байгаа. Сая цагаан сарын архинтай хамаагүй ахаад усаас мөнгө өгөөд өргөжлүүдэд архитантаа гэсэн бодолтой маш олон усад байгаа. Мэдчил байна. Гэхдээ эн чинь тэгээд байн орж ирээд байдаг мөнгө биш, ганцхан удаа орж иж байгаа юм бид нар зүгээр байхгүй. Урд нь энийг байхгүй байхад бид нар амьдарч л байсан. Тийм учраас нэг удаа даа гэж. Би уг нь тэгж бодсон. Тэгсэн бол одоо тэр чинь 200 гөгшөөний хувьцааны мөнгө чи хэд гэлээ? 270 тэрбум болж илүү? Хувьцаа 786.6 тэрбум юм уу? Пүү чорт, бараг их найд болох ч шүү дээ. 786.6 тэрбум. 786 ч бараг тэрбум төгсөж шүү дээ. Одоо энэ станцын инновацийг удаа бүрэн хийн шүү дээ. Яг тэр орчин үеийн тэр 100-100-аар нь шатлал бүх станцаа зогсоо гэсэн үг биш дээ. Энд чинь 100-100-аар нь шатлал одоо тэр нэг нүүрсний хэмнэлттэй утаагүй орчин үеийн дэвшилтэд яг энэ хөрсөн дээр яг энэ байгаа байран дээр нь ахаад цоош нь ахаад мегаватт ахиулаад гоё станцтай болж болно шүү дээ. Яа гараа цэгмэд яг наадах чинь миний өвдөс түмэн амтэн бичлээ. Бид ийм муухай байж болохгүй шүү. Оболоороо цэгмэдээ юу гэсэн ч үгүй одоо. Юу ч ихгүй хуваагаад идэнэ. Бид ингээл бие биенийг хардаад илгүүргөө өшөглөөл тэгэл хуваа бодоод яста чамд идүүлж яхаар би идэндээ гэсэн иймэрхүү арчаагүй гөлөг царайсан ийм бодолтой байвал энэ улс орн хизээч сэхэхгүй. Хизээч босохгүй. Монголчууд хизээч хамтарч чадахгүй. Бид нар ямар ч эв нэгдэл байхгүй. Бид үргэлж бие бинийгээ идэн уун энэ уулгачууд тэгин ингэн идэрсэн ийм сэтгэлгээтэй бол бид хизээч нар үзэхгүй. Хизээч нар үзэхгүй. Ил имийг идэхэд хэцүү шттэ. Эдгээр тэр 5 толгой молгой элдв долоо юмныхаа тэр мөрөгцөг зөрөгцгийг хулгаадаг юм байгаа. Энэ ард түмнээс сугалсан үний дүн нь тодорхой байж байгаа. Тэр 780 тэрбум тодорхой байж байгаа нь үний дүнтэй байж байгаа. Ийм зүйлийг идэхэд хэцүү. Энд чинь тэр авсан, зарцуулсан, ажлын, тендрийн бүх үний дүнтэйгээ бүгдээр гараад ирнэ. Энд чинь аудитор бүгд гарч ирнэ шүү дээ. Бид нүдэнд харагдахгүй юмудад идүүлээд идэхээс нүдэн дээр байж байгаа юмыг бол чадахгүй. Бид ингээд биенийхэн ар зууруу хотог шагаад ингээд чи идэн шүү дээ. Эдгээр ч юу ч өгөөд хэрэггүй. Эдгээр идэн шүү дээ. Ингээд байгаад явал бид нар лагаа барайл юм. Лагаа барьсаар байна. Энэ 4-р цахилгаан станцыг аврах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол одоо 5-р цахилгаан станц бариад яах юм? 4-р цахилгаан станц хизээ мэдгүй унтрах гад хахад. Ингээд унтрахад 5-р цахилгаан станц яг 4-р цахилгаан станцыг тэр хөндөр ачааллыг авч чадахгүй ахаад нам зогсно. Бид нар 2-3 хүчрхэг цахилгаан станцтай байхгүй бол Монгол орн бол зүгээр ингээд урд тормоогоо хой тормоогоор нөхөд яваад байвал хэцүү шүү. Бид ийм муухай одоо энэ цэгмэд чиг ийм муухай сэтгэлгээтэй байж болохгүй. Бид тэгээд тэр мөч 60,000 төгрөөр яах юм? Одоо ингээд нэг тор бариад дэлгүүрт ороод нэг хідэн татлах нэг ганц хоёр консерв ч юм уу хям ч юм уу аваад гарахад 60,000 хүрхүү үгүй юу? Хэцүү шүү дээ. Хүүхдээ нь 2-3 заримг аваад бид тэрийг зүгээр суурин дээр нь л идэнэ. Тэгсэн дээр бол ирэх 10 жил, 20 жилийнхэн
Эрчим хүчиндээ зарцуулчихъя гэж шүү дээ. Ирэх 10 20 жилийн эрчим хүчиндээ. Яагаад бид нар иймийг сэтгэхгүй байгаа юм? Маш их халамж байна шүү дээ. Хүүхдийн зуугийн, хөгсчүүдийн хөдөлмөрийн чадвар алдсны, тэгсэн ингэсэн ядуу хөтүүгийн асар их халамжтай шүү дээ. Ааштай халагдсны тэгсэн одоо энэ халамж одоо бүр юу ч байдгийг бүүмд. Монгол орны хүн амын 3/2 нь халамж мөг байнга халамж авдаг гэж байна. 3/2 нь байнга халамж авдаг. Хүсний тодон болон сахгуулаад. Бодоорой. Жоохон Монголоо гэсэн сэтгэлтэй байл да. Худлаа фэйсбүүк дээр болох дээр тэмцдэггүй ард түмэн хөгждөггүй монголчууд эвдээ байхдаа хүчтэй үгсэн ацаараа яриад байдгийг 60,000 цаасан дээр горож үхэх гээд бүгдээр л өгчих хэрэгтэй шүү дээ. Өгчөд харъя л да. Энэ олон 3 сая 600,000 төгрөг 600,000 хүн өгчгөөд араас нь хил ам хийж яхад идэж чадах уу? 3 сая 600,000 төгрөг 3 сая 600,000 хүн мөнгө өгчгөөд байхад тэрийг идээ сууж явах зоригтой хүн байх уу? Байхгүй шүү. Чадахгүй. Харин ч эрчимтэй хийн. Сонгуул ойртлоо. Иргэжил ерөнхийлөгчийн сонгуул, тэрний дараа нь улсын их хурлын сонгуул. Эдгээр чинь сонгуулаа бодоод, ард түмний өмнө нүрээ бодоод энэ дөрвөр цахилгаан станцыг мегаваттын ахиулаад одоо энэ чинь 350 мегаватт гаргадаг гэж юу гэлээ? Бүрэн хүчсэн чадлаараа. Тэрийг 500 мегаватт болгоод ингээд орчин үеийн шинэ инновац, шинэ технологиор энийг бүрэн тоноглоод энэ чинь бүх ард нийтийн өмчөөр боссон шүү гэд. Бүх ард нийтийн өмчөөр босч ирсэн энэ станц шүү гэд. Оросоос хойш монголчууд өөрсдөө ард түмэн энэ станцаа шинжилсэн шүү гэд. Ингээ яриа сууж явах болов гэж. Байгалмаа яг наадах чи би яра. Монголчууд ийм муухай сэтгэлтэй. Ястан байгалмаа сандагдор чи миний хажууд байсан би чиний нүүр дэвч нулиммаар. Үнэхээр нүүр дэвч нулиммаа. Чи яагаад хүнд итгэдэггүй юм гэж? Чи энэ ард түмний энэ ирээдүй энэ итгэл сэтгэлд яагаад итгэдэггүй юм чи? Чи яагаад өөрөөхөө сонгосон хитэн хулгайчнараа үргэлжийн мөнгөд бодож идэх? Чи яагаад энэ чиний юмыг нэг хүн хулгайлна гэж байнга бодож идэх? Бид нар сэтгэлтэй баймир шүү дээ. Бид нар сэтгэл дутаад байгаа байхгүй юу? Бид нар зүгээр л өөрийнхөө нэг хар толгойнхоо нэг жилийн заслыг хийх хэрэгтэй бүгд салганаа явдаг. Ийм л новчнууд шүү дээ. Үгснээрээс асуулах гэдэг юм. Юу засах юм? Одоо энэ гандангийн жилийн засд гэдэг энд зургтын баг бүх суугаар л ярьж ин тийм жилдээ хүн, ийм жилдээ хүн тэгж засвал, ингэж засвал гэдэргээл. Хэвээ машин засвар гэж сонсч ирсэн болохоос хүн засвар гэж сонсоогүй юм шүү. Юу гэж засах гэдэг юм? Яасан засвар авахгүй бид нар яач гэсэн усууд юм? Ямар имлэг үү? Гандан ямар имлэг үү? Эрт онцлогоо юу? Хавдар шарх шинжлэх гээд байгаа юу? Үгснээ засах гээд байгаа юм. Бүгд салганаад явцгаан шүү дээ. Бид нар улс орны станцаар засах ихлээр хөдөлж өгөхгүй. Хэд уулгачууд нь идэв штэ, уун штэ, тэгэн штэ, ингэн штэ. Ёо. Гэрчил дахиад аагаа барина шүү. Дахиад аагаа барина. Тэр үед энэ нэг 5 толгой нэг 60,000 төгрөгийн төлөө хинч юуч бодохгүй. Энэ 5 толгойн 60,000 төгрөгийг яста баярлаа гэд сүнслээд бодно гэж бодож байна. Үгүй. Яста азны нөгөө нэг мөнгөнд орчихлоо. Тэгвэл хоёулаа нийлчихий. Тэгээ ингэ тэнд уулзъя, энд уулзъя. Зүгээр л баасуудна. Энэ яста ганц төлөлтөөр гарахад нэг баасны хоолны л мөнгө. Энийг яста нэр ард түмнэрээ нийлж гад станцаа шинжилчихэд яста шинэ станцтай сайхан байж ах байсан ч үү гэж хэн бодно гэж хинч бодохгүй. Тэр нэмж 10,000 цаас чинь юун ч хүрхгүй байж та одогтойх юм өгөөжтэй л гин.
Монголчууд хийдэж штэ. Өнгөрсөн жил билүү юу вэ? 120 мянган төгрөг өгсөн чинь хоёрын хооронд ийм өгөөд тахтай яадгийг. Хоёрын хооронд 100 кама, 120 к өгөөд тахтай яадгийг. Одогтойгоо шиг мөнгө өгчихгүй. Бид нар ийм л алгууч штэ. Эн чинь нэг хүнд бол 40 хүн мөнгөө нийт ард түмний хувьд бол эн чинь 760 тэрбум болж ш. 760 тэрбумыг бид нар ерөөсө ганцхан өдрийн дотор юу ч хөө садинд хийсгэх сууж шít. Энд чи ганцхан өдөр л болно. Данс руу ороод гарна. Ганцхан өдөр болно шүү. Бид нар 760 тэрбум бараг их найд болгож байгаа энэ их мөнгийг бид нар ганц өдөрт бүх ард нийтрийг нийлээд үргэхээ сууж. Боддоо. Харамсалтай үсттэй юм чинь. Үнэхээр харамсалтай байна шүү дээ. Би энийг хэлье гэж бодсон. Та нар өөрсдөө хэдүүл хэдээ хамаагүй. Энэ бол зөвхөн миний л бодол. Би иргэнийхөө хуваар энэ улсад бас нэг амьдрдгийн энэ хэцүү нөхцөлд бас л бүх ард нийттэйгээ бид би ганцаараа сайхан амьдраад авахгүй шүү дээ. Тог тасар бид бүгд л тасарж байгаа шүү дээ. Энэ зовлонгоос энэ асуудлаас гарч идэл гэсэн ийм л зүйлийг ярьж байгаа. Тэрнээс сүрэнжүүгийн ганцаараа тогтоо болох гэдэг юм ерөөсөө биш. Энэ чинь бүх дүүргээр нь тасалж ийсэн саяхан шүү дээ энэ чинь. Дүүргээр нь яаж тасалж ид ойрхон пак гэл баахгүй хамаг цагдгаа юм ивчих гэл ямар хэцүү байлаа. Энэ манайхан бодоорой. 90 сар ухаантай энэ хүмүүс энэ манай энэ пэйж дээр олон байгаа болоо да гэж би бодож байна. Бид тэр мөнгөтэйч мөнгөгүйч бид нар өөрсдөө арга олоод амьдрчин. Зүгээр ганц удаа тэр сул мөнгийг авахгүйгээр бид нар энэ өөрийнхөө яг амьдрал хэрэгтэй юм дээр ард түмэн нийлээд хэдүүлээ станц аврал гэж. Станц аврая. Бид нар зүгээр нэг өнчөө өрөөсөн ч илүү шатсан барьсан янз янзын усуудтай нийлээд байр байшин авч өгөөл гэдэг штеп. Уу сайхан л байна. Ард түмэн зүгээр уянгалаа дуулаа тиймч 3, иймч 4 хүн тэгчлээ ингэчлээ гэж оролцоор байгаа байр байшаа аваад өгдөг. Бид нар улсдаа юу хийдэг билээ дээ. Бид нар өнчөрснийг, өвдсдгийг өрөвддөг юм байна. Бид нар одоо энэ баг өрөөл татхаа ботсон байж байгаа энэ улсдаа, энэ станцтай бид нар юу хийж байгаа билээ дээ. Юу ч хийдгүй шүү дээ. Бид нар хараагаад сууж байгаа. Тийм учраас ганц удаа л гэж. Ганц удаа. Манайхаа одоо энэ дээр бүгдээрээ давлгаалаад өгөрөө л гэж. Бүгдээрээ хөдлөөд өгөрөө. Солонгосын ард түмэн ийм мундаг шүү. Солонгосын. Тэр Пак Кин Хэ гэдэг тэр эмэгтэй ерөнхийлөгчийн аав нь Пак Чун Хэ гэж би буруу хэлж магадгүй Пак Чун Хэ гэж хурандаа байсан. Цэргийн тэр хурандаа уриалга гаргаад Солонгосод эдийн засгийн нуралтанд ороод өсөглөн гуйрынчлал нүүрлчээд хахад тэр түүхийг бүгд мэдж байгаа бах. Улс орноо эдийн засгаас аварцгаая. Гадаадын зээс тусламж гуйсан чинь Солонгос орныг ямар ч зээлийн чадваргүй, төлбөрийн чадваргүйгээд дэлхийн ямар ч орноос тусламж ирэхгүй байна. Тийм учраас хэдүүлээ улс орноо аварцгаая ихэд хүмүүс хуруундах, чихэндэх эмэг бүгжээ тайлж авчирч өгч ийсэн гэсэн. Улс орныхаа эдийн засгийг аврахын тулд Солонгосууд маш их алт, хэдэн тонн алт сугларсан гэж байгаа. Ард түмний хандвар. Бид нар хуруундах эмэг бүгж байтугай зүгээр усаас нь өгч байгаа мөнгө харамдаа сууж штт. Усаас нь хүн зүгээр өгч байгаа мөнгийг бид нар хуруу гарны чинь хувц хундралууч халдах гаагүй штт. Чиний өмчрөө ерөөсө халдах гаагүй. Тэгэхээр бид нарт ийм сэтгэл байхгүй штт. Бид нар зүгээр усаас ирдэг тэр өчөөгөн мөнгө авах болёо. Устаа өгчөө гэж ингэж хэлж чадахгүй штт. Ийм арчааг байгаа штт. Чук хаана хинт хандах хэвтэй вэ? Яаж өгөх вэ? Үгүй. Энийг зүгээр ард түмэн фэйсбүүк дээр бидний мөнгө авахгүй станцаас заснаа. Бид нар бүгдээрээ зүгээр гар утсан дээр тэгэд биччихэд болно. Зүгээр тэгэд биччихэд болно шүү дээ. Энийг заавал данс руугаа оруулаад буцаа гаргах шаардлага ерөөсөө байхгүй шүү дээ.
Монголын ард түмэн хувьцааныхаа ногдлашны нэг удаагийн мөнгийг станц аврахад зориулж гинэ гэл ямар гой сонсогдож гинэ. Амар гой сонсогдож штт. Монголын ард түмэн. Энд чи баг дэлхийд даяар эн чинь явагдсан шүү. Дэлхийд даяар ч гэсэн энэ баг энэ мэдээ явагдсан шүү. Монголын ард түмэн хуучин станцаа засыгээд өөрсдөө хувьцаанаас татгалзаж гинэ гэдэг ямар мундаг ард түмэн бэ? Баг тэгэн шүү. Долоосоор мөнгөцсөн яг наадах наадж станц аврах цаадууч хуваагаад ичж штэ. Цаадууч хулгайчтай гэсэн юм 80 амтэн байна. Бид нар одоо бие биенийхээ хулгайчтай 35 жил ноцолдлоо. Одоо 36 жил боллоо. Бие биенийхээ хулгайчийг гайхаж. Одоо зүгээр болий. Ард түмний хөрөнгө шүү. Та нар энэ мөнх энэ Төв аймгийн энд байдаг Налах руу явдаг замд уулын яаманд тэр замын ард дээр Манчар бурхан гэж нэг юм байдгийг мэдхүү. Би та нараас бүр дали юм асууя л та. Та нар энэ юуны хуучин Батулга ерөнхийлөгч ард түмний хандвар Манчар бурхан бүтээнэ Манчар хотыг босгоно гэд тэр чинь хэдэн тэрбум цугларсан гэлээ. Би бол тэр үнийн дүнгийг мартчих 300 400 тэрбум босон гэсэн шүү. Зарим улсууд чинь 100 сая маяг хүртэл хандвалж ирсэн гэсэн. Манчар бурханыг бүтээхийн төлөө. Манчар бурханыг. Тэр энэ Төв аймгийн зам дээр байж идгийг. Налах явах зам дээр. Төв аймгаас налах явах зам дээр. Би тэрийг бүр харж ирсэн уулын яамд. Дутуу ингээд чэйжин дутуу барьцсан. Манчар бурхан штэ. Манчар бурхан Монголыг тогтоо ойлгох уу? Манчар бурхан Монголыг хоолтой байлгах уу? Манчар бурхан Улаанбаатарыг гэрэлтэй байлгах уу? Тэр эзгүй уулын амд байж байгаа тэр зөвхөн мөн шавар бурханыг бүтээхийн төлөө монголчууд хэдэн тэр бомыг суглуулсан гэж байгаа. Тэр мөн хайч юу? Хайцсан. Монгол ялсан шүү дээ. Тэр үед Монгол ялсан. Монгол ялаад алга болсон. Бид нар Манчар бурхан биш. Бид нар дулааны цагдлагын станц аварья гэж дулааны цагдлагын станц. Ямар ч бурхан Улаанбаатарыг улс орныг гэрэлтүүлэхгүй шүү. Ямар ч бурхан. Ялангуяа шаварн бурхан. Бид ийм тэнэг юмд хандив цуглуулж байгаа байхгүй. Хайч юу? Одоо энэний тухай хэн ярьж байгаа юм? Хэн нэхэл дагал болж байгаа юм? Батулгаа мó хулгайчаа чи эзцэн бистэй гэж хэн хэрэлдэж байгаа юм? Батулгатаа та нар чигтэйхэн хайртай үстэй. Үгэж байгаа юм шиг хайртай шүү дээ. Яста ноён нуруутай тийм ийм шудраг жинхэнэ эр хүн мөн мужиг жужиг мэдхгүй. Ханилж үтсэн биш. Ямар ч гэсэн энэ тэнд Монголын хөгжлийг, Монголын объектыг, Монголын ард түмний боломжийг л маш их цусалсан хүн. Одоо урдад улсын их хурлд ард түмний төлөөлөлж гарч ирчээд хамгийн их таслалттай, хамгийн их улс орноо сонгогчдоо ард түмнээ хамгийн их боддоггүй, сандагчгүй, тоодогчгүй тэмэлхүү явж байна. Би энэ лайвэр би Батулгын тухай ярих гаагүй. Зүгээр бид нар зүгээр шавар бурхан тийм хідэн төр бумаар нь цуглуудыг мөртлөө яагаад зүгээр нэг станцаа өнөөдөр чиний хоолыг босгох, гэрэл цагтгаантай байлгах, дулаантай байлгах, халуун устай байлгах яг өнөөдрийн биднээсийн нэн тэргүүний шаардлага амьд явахын, амьдрахын гол үндсэн тулгуур болж байгаа энэ эрчим хүчээ аварья гэдэг ийм л зүйлийг ярьж байгаа шүү дээ. Эрчим хүчээ аварья. Бид энийг бол хэн нэгэн хүнд бурханд ч юм уу, суврагч ч юм уу, янз янзын үзэгдэж харагддаг сүсэг бишрэлдээс асуулж байгаа юм ерөөсөө биш. Бид яг өнөөдрийн асуудалтаас зарцуулах гэж байгаа шүү дээ. 3 сая 500 мянган хүний мөнгийг идчих хоншоортой хулгайч гарч ирэхгүй шүү Монголд. Яста ард түмний мөнгийг идвэл яста алуулна. Зөвхөн тэр уулын цаана байж байгаа тэр уурхай цөлмөд баригдчихж байгаа улсууд ард түмний хандвар цуглардсан байж байгаа энэ мөнгийг идвэл энэ яста дахиж сэхгүй юм болно гэдгийг бол ямар ч тэнэг хулгайч ойлгоно шүү.
Энийг манайхан бодоорой. Би тав охины тус бүрдээ. Тус бүрдээ өөрсдөө фэйсбુક дээр хувьцаагаа болио, станцаа аврая гэдэг ийм пост бичээсэй гэж би хүсэж байна. Хувьцааныхаа 60к болио. Улсдоо өгье, станцаа аврая. 4-р цахилгаан станцаа аварцгаая гэж. 4-р цахилгаан станц, 5-р цахилгаан станц нь бол тендерын зарлагдсан. Мөнгөнд үнэнд бат яатсан. Тооцоо моцоо гарчихсан. 5-р цахилгаан станцаа бариу сайн л байна. Гэхдээ 4-5-р цахилгаан станц ч хоёулаа цуг ажиллаж иж Монгол орон станц энэ цахилгааны асуудлаас гарна. Хоёулаа ажиллаж иж. Тэрнээс ш 5-р цахилгаан станц барьсны дараа 4-р цахилгаан станцанд нам зогсчвол яг бах байдагтаа буцаал очино. Яг буцаал очих байхгүй. 4-р цахилгаан станц ерөөсөө ашиглалтын хугацаанд дууссан гэж. Хизээш дэлбэрч магадгүй. Хизээч зогсож магадгүй. Ард нь сэлбэг байхгүй. Одоо нөгөө нэг эрчим хүчний сайд хийжсэн 50 бих нь шоронд сууж байгаа. Араас нь одоо энэ чойж сүрэн сууж магадгүй байгаа. Чойж сүрэнг одоо энэ улсын их хурлын гишүүний дархан байдал энэ намын нөхдөнд хамгаалаад байна үхээс одоо энэ сонгуул дээр бол ер нь асуудал гарч ирнэ шүү. Энэ хэрчим үрчин зарцуулсан тэр сэлбэгийн тоног төхөөрөмжний сэргээн засварлахын тэр их мөнгө хайж юу гэдэг асуудал гарч ирнэ. Цаг хугацааны л асуудал. Бид нар одоо ард түмэн өөрсдөө найдахгүй бол станцыг засаж бидний хэрэглээ, биднээсээ хэрэглээ шүү дээ. Бид нар энэ улсыг хулгайч нарыг мундаг болох гэдэг юм биш шүү дээ. Бид нар өөрсдөө л яах гэдэг шүү дээ. Бид нар өнөөдөр л энэ гэрэл асах гал ингэж байж байгаа ард түмэн шүү дээ. Бодоорой. Зөв юм дээр жоохон зүрх сэтгэлтэй байгаарай. Зөв юм дээр. Бид нар одоо зүгээр нэг наадам тэр увсын наадам одоо хичнээн тэр бумаар наадамлсан гэлээ. Одоо тэрний тухай хэн бодож байгаа юм? Хэн дурсаж байгаа юм? Тэндээс юу үлдсэн? Увсын наадамч вэ, улсын наадамч вэ? Бид нар энэ баяр наадмыг ямар их зардал мөнгөөр ямар их үрлэгэн зарлган асар их хэдэн тэрбумаар яаж тэмдэглэдэг вүлээ. Бид нар баярын дараа юу үлддгийг хогл үлддэг штеп. Хов хэрүүлэл үлддэг штеп. Шалгуу товны хэрүүлэл үлддэг. Бид нар улсад үлдэх юу хийж байгаа юм? Биднээс маргаашийн амьдралд энийг бодъё л дээ хэдүүлээ. Ер нь нефт цахилгаан хоёр энэ улсын чинь үндэс шүү. Цахилгаан эрчим хүч энэ бензин, шатах тосох материал энэ хоёрхан юм байгаа. Энэ хоёроо энэ улсыг л амьд байлгаж идэг юм шүү. Нэг нь байхгүй бол нөгөөх нь байхгүй. Би энэс хамааралтай. Цахилгаан тасрахад л бензин байхгүй болж байгаа шүү дээ. Колон хүч ажиллахгүй бензин шахахгүй болж байгаа үстэй. Бид нар цахилгаантаа давхцаад бензиний ямар том асуудалд орлоо доо. Колон хүч бүгд цахилгаанаар ажиллана. Лифт энэ адаглаад энэ хотхнуудын үүдний гаражийн хаалт маалт бүгд цахилгаан штий. Компьютер, банк, санхүү, цэцэрлэг сургууль. Энэ цахилгаан эрчим хүч чи ямар амар илээд тий. Бодоорой. Би энийг хэлье гэж бодсон. Одоо удахгүй өгөх гээд байгаа юм гэсэн. Зургатаар ярьж ил. Эрдэнэ 5 толгой хувьцаагаа тараах гэж байгаа гэдэг. Одоо наан хэдүүлээ амжаал. Би өөрийнхөө аккаунтаар бичсэн. Дистанц авраа гэсэн. Доор нь бас нэг тэр баахан нохоо гахаа шиг талрууд гараад ирсэн л яста наад чи хулгайд идэн тэднэрт өгнө гэж байхгүй. Өдөртөө өөртөө идэн баг жигсэн мөнгө штэ, тийм штэ, ийм штэ. Үхэж алдаа л ээ. Хумсаа мэрэл. Манайхан жоохон хүн шиг байгаарэ. Хүн шиг л байгаарэ.